fact the world. Arizona. Аризона 7.4 сая буюу Монголоос 2 дахин том хүн амтай. Гранд Каньоноос Сонораны цөл хүртэл дэлхийн хамгийн хэцүү газруудын нэг. Гэхдээ энд нэжгээд гайхамшиг бүтээгдсэн юм аа. Энэ хомсдолыг инновацид хувиргасан. Усны хомсдолыг инженерийн гайхамшиг, уурхайн эдийн засгийг, технологийн төв, хоосон цөлийг Америкийн 5 дахь том хот болгожээ. 295,000 квадрат метр буюу Монголын говийн 3 аймгийн хэмжээний газар нутаг. Жилд 20 см буюу манай говиос ч бага хурд ундсундаг. Гэтэ Гранд Каньон 3850 м өндөр уус, асар том хот энэ мужид байгаа. Аризонагийн алдарт нуруунд дээр гарцсан байна. Амын өндөр. Тагун маш өндөр уулан дээр гарцсан явж байгаа. Одоо хэдэн метрийн гэстэй байх. Энэ бүр доод талд нөгөө Орол нөгөө Апачи гол Апачи нуур энэ төр чинь байгаа. Тэгээд явах гэж энэ зам дээр үнэхээр ийм өндөрт зам тавина гэдэг бол ястай хэцүү юм хийсэн юм байна да. За тэгээд өшөө бид нар ингээд 5-7 майл газар шорон замаар явж орж ирж байна. Энэ шиг ийм газар байна да. Үстэй Аризонагийн гүн хавцууд гэдэг чинь ийм юм байт юм байна да. Нийслэл Phoenix 1.7 сая хүнтэй. 1950 онд 100,000 хүн байсан. Сүлд яаж хот барьж болохыг харуулсан. Эдийн засаг нь зис жилд Америк нэгдсэн улсын хэрэгцээний 70% буюу 10 тэрбум долларын төсний илүүдэг. Аялал жуулчлал 24 тэрбум, технологи чипний 120 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэж байна. Зисээс чип руу, цөлөөс технологийн төв рүү. Ус Phoenix ийм зүйлд тийм том хот босгох боломжгүй гэж эдийн засагчид хэлж байсан ч түүнийг үл тоон төв Аризонагийн төслийг хэрэгжүүлсэн. Колорадо голыг 540 км урт сувгаар 800 м өндөр газар өөд өгсүүлэн шахсан 20-од байгууламж 20 жилийн турш барьсан. 8.5 тэрбум долларын өртөгтэй төсөл. Монголын төсөвтэй бараг тэнцэнэ. Жилд 185 тэрбум шометр ус татснаар Phoenix оршин тогтож байна. За бидний миний хойдолд энэ алдартай гүүр байгаа. Энэ орчин үеийн гүүр сүүлд барьсан 1980 хэд онд барьсан гэсэн. Энэ нуурын түүх бол онцгой. Ягаад гэвэл энэ Аризонагийн хойд хэсгийн өндөр уулуудаас урсаж байгаа. Тэр ялангуяа тэр мөнх цастай уулууд өндөр уулууд байгаа. Тэр уулынхын цасанд хайлаад нэг талаасаа цагаан гол орж ирээд нөгөө талаасаа хар гол орж ирээд одоо газар тариад маш хүчтэй муу нөлөө үзүүлдэг байсан. Өдөрдөж чаддаггүй байсан юм байна. Тэгээд тэрний үр дүнд нь яасан гэхээр 1913 он гэхэд энэ одоо бид харна энэ Рузвельтийн даланг барьсан. Энэ даланг барьсны үр дүнд энэ усаа зохицуулдаг. Хэрэгтэй үедээ усаа авдаг, хэрэггүй үедээ барьцдаг ийм систем бий болгосон учраас Аризонаг хөдөө аж ахуйн орн болгоход онцгой үүрэг гүйцэтгсэн гэж ярьж байгаа юм. Тэгээд энэ ингээд энэ нуур бол хиймэл нуур. 1800-аад оны эцээр ийм нуурыг энэ усыг цуглуулж ингээд боогод үндсэндээ энэ хөндийг дүүрсэн усан сан бий болсон амралтын газар одоо болсон маш их устай. Та бүхэн энэ Рузвельт далангийн доод талаас нь харж байгаа. Түрүү нуурын төвшин нээс хамаагүй энэний нэг дундуур орчин байгаа. 1900-аад оноос эхэлсэн. Олон жил тэр нуурын усыг цуглуулсан. Гэх мэт ер нь ингээд энэ
мөнх цастай цаснах айлдаг голтой ийм бороо зундаа ингээд энэ бүхэн усыг зохицуулдаг, удирддаг ийм далангийн одоо ажлыг энд хийгдсэн байгаамаа. 1913 онд ашиглалтанд орж исэн гэж бодоход бол одоогоос 120 жилийн шхүү өмнөх арга хэмжээ гэсэн юм аа. Монголд бид одоо яг ийм төслийг хяналтж байна. Хойд голуудаас говь руу 600 км сувг татах тухай ярьж байгаа. Бидний давуу тал уруудуулж татах нь хэлбэр Аризона өгсүүлж татаж бас болдгийг баталсан. Гэхдээ анхаарах асуудал байна. Колорадо гол багассаар байна. 23 жилийн гам болсон уралдан хэрэглэж буй явдал. Зохицуулалт сул гэсэн. Сургамж, инженерчлэлд анхаараа хангалтгүй сайн засаглал хэрэгтэй. Уурхай ба технологи. Ус нөхцөлийг нь хангасан бол Зис Аризонаг барьсан. Моренси уурхай 5 км өргөн 300 м гүн 1872 оноос олборлож байгаа уурхай. Нөөцөөрөө оюу толгоогоос 3 дахин том. Ийм 10-аад том жижиг олон уурхайтай. Жилд 750,000 тонн зис үйлдвэрлэдэг. Одоо нэг цахилгаан машинд 80 кг зис ордог гэхээр зисийн эдийн засаг хичнээн том ирээдүйтэй харуулна. Монгол бас зисийн орон, оюу толгой, эрдэнэт, цагаан суурга. 150 жилийн өмнөх Аризонатай яг адил бодол төрж байна. Гэхдээ 1980-аад оноос зисийн дараа яах тухай өөрсдөөсөө асууж эхэлсэн юм аа. Хариулт 2020 онд TSMC компани хэд $40 тэрбум чип үйлдвэр барихаар зарласан. Intel 120 тэрбум нэмсэн. Аризона захиурын цөл болж байна. Яагаад? Усны болон цөмийн хямд найдвартай цахилгаан, бэлэн инженерүүд, цэвэр өрөө, автоматжуулалт, материал судлал, уурхай мэдлэг шинэ эдийн засагт шууд шилжсэн. Монголын оюу толгойн инженерүүд технологийн салбарын үнцийг тавьж чадах уу? Аризона замыг нь заасан шүү. Goldwater. Barry Goldwater, Аризонагийн сенатор 53-аас 1987 он хүртэл. 1964 онд ерөнхийлөгчд өрсөлдсөн, тэгээд ялагдсан. Гэхдээ түүний үзэл санаа Америкийг өөрчилсөн. Түүний баримталсан 3 зарчим: хувь хүний эрх чөлөө, чөлөө зах зээл, хүчтэй батлан хамгаалалт. Эрх чөлөөг хамгаалахад хэд хүчтэй байх нь гэм биш гэж хэлж байсан. Тэр төв Аризонагийн дээрх төслийг эрсдэлтэй үед дэмжсэн. Калифорнитай хэдэн 10 жилийн турш усны эрхийн төлөөд бас тэмцсэн. Зисийн уурхай болон байгаль хамгаалалт хоёулангийн зэрэг дэмжсэн юм аа. Түүний баталсан зүйл нөөцийн хөгжил, хувь хүний хөгжил, байгаль хамгаалалт бүгд хамтдаа явж чаднаа. 1980 оны Рейганий хувьсгал бол Goldwater-ийн хувьсгал байсан гэж Аризонагийн үздэг юм байна. Монголын хувьд төр болон зах зээл, нөөц болон тогтвортой байдлыг тэнцвэржүүлж суралцж байгаа улсын хувьд Goldwater-ийн прагматизм үзлийг судлах нь үндсэнтэй. Алсын хараа ялдааг. Монголын холбоо. Монгол Аризонагаас юу сурах вэ? 1. Дид бүтэц нэмэх институт. Аризона сууг барьсан, мөн усны хууль батлуулсан, хяналт хэрэгжилт хоёулаа хамт явсан. 2. Нөөц, төр зурих, чадвах, үрдих. Зис дуулсан, уурхай мэдлэг, боловсрол, институт шинэ салбаруудад шилжнэ. Монголын уурхай зөвхөн орлого биш шүү, чадвах бүтээх ёстой. 3. Сул тал давуу тал болдог. Аризона хит халуун, хуурай, аслагдмал байсан. Харин хямд газар, тусгаарлалт, тогтвортой уур амьсгал, технологид тохиромжтой нутаг. Монгол далайд гарцгүй хүйтэн хүн амс хэрэг. Эдгээрийг бид асуудал гэж үздэг. Гэтэл энэ бүгд чинь шинэ боломж биш шүү. Гранд Каньонаас захиурын цөл хүртэл замнал юм. Хомсдол, нэмхийн инновац, элбэг амьдралыг бүтээж болдгийг Аризона баталсан. Монголын хувьд асуулт бид хувирын шинжилгэж чадах уу гэдэгт биш. Харин тэр шинжилтээ тогтвортой үргэлжлүүлэх институт барьж чадах уу гэдэгт байна. Говь,
бол хүлээж байна. Харин сонголт бол биднийх.